За тэгвэл орон нутагт байрлах ихтэй сургуульд сурч байгаа оюутан залуусын сургалтын төлбөрийг 50% хөнгөлдөг байсныг болиулсан байна. Гэтэл 1000 гаруй залуус хөнгөлөлттэй нөхцлөөр сурна гэж орон нутагт байрлах салбар сургуулиудад илсчгээд байгаа юм байна. Иймээс боловсролын сайдаар улиран сонгогдож байгаа Наранбаярын зүгээс дээрх алдааг залруулна гэсэн амлалтандаа хүрэхийг гишүүд сануулжээ. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хөдөө орон нутагт байрлах ихтэй сургуулиудад элсэн суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг 50% хөнгөлөх засгийн газрын тогтоолыг 2021 онд баталсан байдаг. Гэтэл өнгөрсөн оноос энэхүү шийдвэр хэрэгжих боломжгүй болж орон нутгийн ихтэй сургуулиудад элсэн суралцж буй 1000 гаруй оюутан нэмэлт төлбөр төлөх нөхцөл үүсчихэд байгаа юм байна. Энэхүү асуудлыг бүсчилсэн хөгжлийн чуулганы үеэр хөндөж салбарын сайд нь залруулна хэмээн амлаж байсан. Тэгвэл Наранбаяр сайдыг улиран томилогдох үеэр дээрх амлалтаа хэрэгжүүлэхийг санууллаа. Орон нутгийн ихтэй сургуульд сурж байгаа оюутны сургалтын төлбөрийг 50% хөнгөлөх тухай тогтоол хоорондоо зөрчилтэй хүчин төгөлдөр хоёр тогтоол байна гэдэг асуудлыг би танд тавьж ойлгуулж хэлсэн. 4 сарын 30-ны өдөр хойд бүсийн зөвлөгөөн дээр иргэн Эрдэнэ булганы асуусан яг энэ асуултанд та энэ асуудлыг шийднэ гэж хариулсан. Харамсалтай нь 25 оны 215-аар та энэ асуудлыг засгийн газрын барьж байгаа бусчилсан хөгжлийн бодлогынхаа эсрэг, орон нутагт ажиллаж байгаа ихтэй сургуулийнхаа эсрэг, орон нутагт сурж байгаа оюутнуудын эсрэг гаргасан. Энэ 50% өнгөлтийг хүчингүй болгосон. 600 гаруй оюутан жилдээ энэ орон нутагт сурч ирсэн. Ядаад энэ тогтоолт чинь итгэж найдаад элсчихсэн хүүхдүүдийг төгсгөж болоогүй юм. Хөнгөлт үзүүлээд 100% итгэлтэйгээр сурах боломжийг бий болгосон боловч нөгөө талдаа тэр нийгмийн халамжийн хуульд байдаг тэр заалтууд өөрөөр хэлбэл нийгмийнх нь одоо халамжийн хувьд заавал одоо халамж авдаг ийм байвал одоо ийм 100% хөнгөлт үзүүлнэ гэсэн энэ нэг амжиргааны төвшний ийм заалт орж ирсэн. Энийг бол хуулийн заалттай учраас бид яаж чадаагүй. Нэг ёсондоо орон нутагт байрлах ихтэй сургуульд суралцж буй залуучууд сургалтын төлбөрөө хөнгөлүүлэхийн тулд амжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой эмзэг бүлгийн халамж авдаг гэсэн ангилалд багтах шаардлага тулгараад байна. Угтаа бол орон нутгийн сургуулиудын төлбөрийг хөнгөлөх шийдвэр нь амжиргааны түвшинтэй хамааралгүй төвлөрлийг сааруулах үндсэн зорилготой. Иймээс жамаа алдвал барьж болдгүй гэсэн үг бий. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд засгийн газрын 2021 оны тогтоолыг хэрэгжүүлнэ гэсэн сайдын амлалт ажил хэрэг болох уу гэдэг хүлээлт үүсээд байна.